За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За тэгэхээр бид нар өнгөрсөн хичээлээр Next.js-ийг ажиллуулад яг ямар хөө юм бэ гэдэг бүгдээрээ нүдэрээ харцгаас байгаа тийм ээ. За харин өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Next.js гэж яг ер нь юу юм бэ? Ямар бусдаас ямар ялгаатай, цаагаараа хэрхэн ажилт юм бэ гэдэг тал дээр илүү төвлөрч ярилцсанаа. За ингээд зураг хичээлд орцгоё. За тэгэхээр Next.js бол ер нь бол React framework байж байгаа. За тэгэхээр та бүхэн бол React гэж юу болохыг бол ихэнх нь мэдж байгаа гэж бодож байна. За React бол Facebook-ээс гаргасан 2015 онд гаргасан. За user interface-ийг одоо хийхэд зориулагдсан тийм utility буюу tool гэж байгаа тийм ээ. Тэгэхээр React бол яг өөрөө бол бүрэн framework биш. Тийм учраас React-ыг бол төрөл бүрийн framework-уудад оруулж ирж ашиглахад бол яг маш тохиромжтой байдаг. Жишээ нь React-ыг ашиглаад бид нар React DOM package-тай хамт хэрэглээд web application хийдэг бол React Native library-тэй хэрэглээд гар утасны аппликейшн хийдэг тийм ээ. Гэх мэтээр бол яг тоглоом одоо virtual reality application гэл төрөл бүрийн юмыг бол яг React utility-г хэрэглээд хийдэг байж байгаа. За ингээд React дээрх web application-уудыг бол хийхэд development процессыг хөнгөрүүлж өгсөн тийм ээ. Амархан хурдан хийхэд зориулагдсан тусгай тийм төлөвүүд, фреймворкууд бол хөгжлийн явцад гарч ирсэн байж байгаа. За жишээ нь бид нар 1.3.4-ийн сайт дээр одоо миний бас нэг заасан React технээс дуустал хичээлдэр бол бүгдээрээ Create React App гэдэг Facebook-ээс гаргасан төлөвийг ашиглаад бид нар яг React application-ыг бол хөгжүүлсэн байж байгаа. За тэгэхээр Create React App нь бол тусгай бас command line интерфейстэй тийм ээ. Тэр интерфейсээр дамжуулаад React-ийн хөгжүүлэлтийн процессыг бол яг маш хурдан, хялбар болгож өгдөг тийм онцлогтой байж байгаа л да. За тэгэхээр React маань бол ерөөхдөө л яг client талд ажилладаг single page application-уудыг бол хийдэг байж байгаа тийм ээ. Яг энэ технологиор бол. За тэгвэл бас нэг framework байна Gatsby гэдэг. Тэгэхээр Gatsby гэдэг framework бол ерөөхдөө таны React компонентуудыг бол яг цаана build хийгээд static HTML, CSS тийм ээ. JavaScript JSON файлууд бол болгоод хувиргацдаг байж байгаа. Тэгээд ерөөсөө л яг вебсайт руу хандхад тэдгээр HTML, CSS-үүдээр үйлчилдэг учраас одоо Gatsby дээр бичигдсэн вебсайтууд бол асар өндөр хурдтай ажилладаг байх нь тийм ээ. Тэгэхээр бид нар бол аль дээр үед бол вебсайт маань dynamic гэж байгаагүй байхад бид нар вебсайтыг бол HTML, CSS дээр л бичдэг гэсэн тийм ээ. Ямар нэгэн PHP ингээд dynamic server талын хэл байхгүй. За тэр үеийн вебсайтууд одоо баг буцаж иргэн ирж байна гэж хэлж болох гэдэг юм л да. Тэгэхээр өөрөө л яг бидний React хэл дээр бичсэн компонентуудыг HTML болгож уураад ажилладаг байна. Ерөнхийдөө тэгэхээр бол Gatsby бол static вебсайтуудад илүү тохиромжтой. Static вебсайтууд гэдэг нь яг юу юм бэ гэхээр бол одоо жишээ нь блог ч юм уу тийм ээ. Өөрөөр мэдээлэл нь их өөрчлөгддөг сайтуудыг хэлээд байгаа. За мэдээлэл нь активээр маш хурдтайгаар өөрчлөгдөж байдаг. Орох болгонд л өөр болж байдаг тийм вебсайтыг бол яг Gatsby-гаар хийхэд тохиромжгүй. Ерөнхийдөө тийм тогтмол мэдээлэлтэй сайтуудыг Gatsby-гээр хийхэд тохиромжтой байх нэ гэж ойлгох нь байна. За үүний дараа бол бид Next.js framework-ыг одоо энэ сургалтаар ярилцах гэж байна. Тэгэхээр Next.js framework нь мөн л яг React framework байх нь. За тэгэхээр энэ талд бол Create React App tool нь бол цэвэр client талын браузер дээр л ажилладаг тийм ээ. Цэвэр JavaScript application-ыг хийдэг бол Gatsby бол яг сервер талаас static HTML файлуудаар үйлчилдэг байх нь тийм ээ. Гэхдээ энэ бол яг бүрэн тийм гоё динамик үйл ажиллагааг гаргаж өгөхөд бэрхшээлтэй. За тэгвэл Next.js болохоор ерөөсөө энэ хоёрын холимог гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл client талыг хийж чадна, яг мөн өндөр идэвхтэй хурдтайгаар өөрчлөгддөг сервер талын аппликейшнийг ч яг хийж чаддаг. Эсвэл яг тэр хоёрын холимыг хийж чадна, мөн Gatsby шиг static вебсайтыг ч гэсэн бол яг бүтээж чаддаг байна. Өөрөөр хэлбэл яг Next.js бол эдгээр фреймворкуудын бүгднийхэн давуу талыг агуулсан. За бүрэн яг full stack framework гэж хэлж болох юм л да. За ингэ цөмөрөө цаашаа илүү дэлгэрэнгүй ойлгохын тулд цөмөрөө яг React дээр хийсэн веб аппликейшн ямар онцлогтой байдгийг дараа нь Next.js дээр хийсэн веб аппликейшн тэгвэл яг ямар онцлогтой байд юм бэ гэдгийг харьцуулж ярилцгаая. За тэгэхээр React хэрхэн ажилладаг вэ гэдээ одоо цөмөрөө эхлээд ярилцъя. Тэгэхээр за энд бол одоо хэрэглэгчийн гар утсаар одоо манай React web руу орох гэж байна гэж цөмөр үзье тийм ээ. За энэ бол манай одоо сервер байж байна. За энд бол манай React application байж байна. За энд болохоор React application-ыг маань ашигладаг. Цаана ашиглах бол өгдлийн сан байна гэж цөмөр үзье. За React application-ыг бол бид нэр эхлээ биччихээд development процессаа хийж дуусангуудаа build хийнгүүт тэдгээр бүх React компонентуудыг бүгднийг нь яг minify хийж жижигсгээд за мөн Bubble-аар бүгднийг нь яг JavaScript 2015 хөлбөр дээр ажиллахаар бол хувиргаж өөрчлөөд бүх браузер ойлгохоор хэл рүү хөрвүүлээд тэгээд яг нэг том юм JavaScript bundle файл болдог тийм ээ. За ингээд index файл бас байдаг. Index HTML файл үүсдэг. Тэгэхээр index HTML файл дотор бол
энэ вебсайтны талаар бол ямар нэгэн өгдөл байдаггүй. Энэ дээр бол зүгээр л ийм CSS болон JS-үүдээр хэлнэ. Энэ бол React application маа гэсэн л яг мэдээлэлтүүдийн файл байдаг. За ингээд манай одоо гар утасны аппликейшнаас бид нэр example.com гэдэг сайт руу ингээд орлоо гэж үзье тийм ээ. Тэгэхээр манай сайт маань example.com гэдэг доментой гэж үзье. За ингээд бид нэр яг манай сервер маань мэдээж index.html-ийг аваад яг буцаад илгээн тийм ээ. Тэгэхээр example.com гэхэр чинь хойно бол зам бичиг байгаа учраас яг автоматар index.html өгөх ёстой. За index.html хурж ирэнгүүт манай браузер дээр бол index.html ороод ирнэ. Гэхдээ энэ index.html дотор өгдөл байхгүй гэж бид нар ярьсан тийм ээ. За браузер үүнийг уншингуудаа контентыг уншингуудаа дотор нь JavaScript файл одоо холбосон байгааг илрүүлээд за тэгвэл одоо JavaScript-ийг авъя гэдэг үс хоёр дахь төсөлтэй болно гэсэн. За тэнгууд мэдээж яг энэ JavaScript-ийг манай сервер маань буцаад өгөх нь тийм ээ. За энэ маань болохоор том хэмжээтэй байх юм бол яг энэ хооронд ингээд эртэл нь бол тийм ээ. Энэ хооронд ингээд loading гэдэг мэдээлэл маань уншигцаар байна шүү дээ. За ингээд браузер дээр ороод ирнэ. Тэгэхээр браузер маань энэ JavaScript бандл яг эхнээс нь ахуулаад run хийж ажиллуулна гэсэн. За ингээд браузер дотор энэ JavaScript файл ажиллангуудаа HTML одоо кодуудыг гаргаж эхэлнэ тийм ээ. Тэгэхээр үүнийг бол яг client side rendering гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл клиентийн утсан дээр, хэрэглэгчийн браузер дотор бол яг энэ JavaScript ажиллаад HTML-үүдийг гаргаж ирэх ажлыг хийж байгаа байхгүй. Тэгээ гарч ирсэн HTML-үүдээр нь бол яг браузер хүлээж аваад энэ дээр бол вебийг дүрсэлж үзүүлнэ шүү дээ. Гэтэл үүнийг ингээд рендер хийгээд HTML-ийг хийж явах хавцад өгдөл бас JS файл маань бол серверээс татах хэрэгцээ бол зарим тохиолдолд гардаг тийм ээ. Өөрөөр хэлбэл тухайн хуудас маань динамик авах юм бол тийм ээ. За энэ тохиолдолд яг дахиад JS-эл бид нэр access ч юм уу эсвэл fetch API ч юм хэрэглээд дахиад сервер рүү зовглыг авъя гэдэг хүсэлт явуулдаг. За ингэнгүүт манай Node.js сервер маань яг цаана байгаа MongoDB ч юм тийм ээ database рүү хандлт хийгээд за ийм аппликейшн өгдлөө асууж байна гэдэг өгдлийг нь авах нь тийм ээ. Авангуудаа буцаага JSON болгож өөрөөд ингээд браузер руу респонсор илгэнэ. За ингэнгүүт энэ JSON ч нь бол одоо хэрэглэгчийн браузер дээр хүрээд байна тийм ээ. Тэгээд манай JavaScript үнийг хүлээж авангуудаа цааш нь үргэлжлүүлэн парс хийгээд за та бүхэн анзаарч байгаа энэ хооронд яг лоудинг хийсээр байгааз. Тэг өөрөөр хэлбэл хэрэглэгчд бол мэдээлэл нүдэн дээр вебсайт нь гарч ирээгүй гэсэн. За ингээд бандл маань ажиллаж дуусангууд яг эцэст нь ингээд манай вебсайт маань ингээд хэрэглэгчийн нүдэнд гарч ирдэг байх нэ. За эндээс харахад React application-ы бол хамгийн анх ачаалагдах хурд бол удаж болохоор гэж байгааз. Тийм ээ нэлээх үйл явдал болж байна. Том файл авчирч байна. Энэ дээр рендер хийх гэж нэлээд болж байна. Ялангуяа хэрэглэгчийн утасны браузер тийм ээ хүчин чадал муу бол бас удах магадaltaй. Нэгэнт рендер хийгдээд харин гараад ирсэн тохиолдолд бол яг энэ аппликейшн маань хурдан болдог тийм ээ. За тэгэхээр манай энэ аппликейшн маань example.com маань бол цаанаа бол одоо жишээ нь магадгүй 40-50 ширхэг хуудастай тийм том аппликейшн байж болно шүү дээ. Тэгвэл яг тэр 40-50 хуудсын бандл файл маань хурж ирээд одоо бид нэр дөнгөж ихний хуудсыг үзэгчээд л бусад 49 хуудастайгаа хамт ингээ хурж ирэх нь шүү дээ. Тэгээд тэрийг рендер хийхээр бол яг бас удах асуудал гараад байгааз. За тийм ингээ дараа нь бид нэр линкэн дээр нь дараачих нууцыг үзье гэж линкэн дээр нь дарах юм бол тухайн хуудасны өгдлийг бол дахиж татаж авчирдаг гэж байгаа. Өөрөлдөл яг REST API руу хүсэлтэй болно тийм ээ. За ингээд яг дахиад loading гэдэг маань гарч ирээд өгдөл асуух нь өгдлийг дахиж database-ээс аваад буцаад өгдлийг JSON хэлбэрээр өгөөд энэ дээр хурж ирэнгүүт JavaScript нь аваад дахиад рендер хийгээд дараачийн утас гарч ирэх нэ. За иймэрхүү байдлаар бол үүнээс хойш бол дандаа сервер клиент хоорондоо бол яг дандаа зөвхөн JSON өгдөл солилцох замаар харилцаа бол үүсдэг. Хамгийн эхний удаа ачаалахад л яг index.html гэсэн нэг HTML очдог байна. Тэгэхээр index.html бол маш жижигхэн өчүүхэн хэмжээтэй байдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл байдгүй гэж хэлсэн тийм ээ. Тэрнээс хойш бол яг дандаа JSON-аар харилцаж гэж өгдлөө явуулдаг байна. За ингээд цөмрөө React application-д бас тулгардаг зарим нэг асуудлуудыг энэ дээр бас хэдүүлээ ярилцъя. Тэгэхээр сайтыг анх удаа ачаалахад бол удаан байх асуудал бол байна гэж ярьлаа тийм ээ. Өөрөөр хэлбэл бүх пэйжийн хуудсыг бол тэр чигтэн нэг JavaScript бандлаар татдаг учраас энэ бол удах магадaltaй байна. Ялангуяа удаан одоо гар утасныхын интернет дээр удаан байх юм бол яг энэ бол илт мэдэгдэнэ гэсэн үг. За тэгтэл бид нар эхний хуудсыг л үзэгчээд л бусад 49-ыг авчрах уулын шаардлага байна уу гэдэг асуудал гарч байгааз. За тийм. За дараа нь зарим үйлчлэг бол хийхэд тийм ээ аппликейшн дотор хийхэд бол хэрэглэгчийн утасны одоо ресурс нь тийм ээ SUPU нэтер бол уддаг асуудал бол үүсдэг. Ялангуяа ресурс их шаарддаг процесс дээр за зургийн боловсруулалт юм, дуу аваа боловсруулах юм те. За тэгэхээр энэ тохиолдолд аппликейшн маань бол гацч удаашрах бол асуудал бол үүсдэг.
За үүнийг бол уул нь бол сервер тал дээр сервер бол асар өндөр хүчтэй шүү дээ утасны хажууд тийм ээ. Тэгэхээр бол сервер тал дээр үнийг тас хэд хийчихэл гарсан үр дүнг илгээсэн бол яг хурдан болох боломж байгаа. За нууц хамгаалалт дээр асуудал үүсч болно. Яг гэвэл эн чинь пэйжийн бүх код нь хэрэглэгчийн талд хүрээд очсон байгаа байхгүй. Магадгүй хакерууд одоо энэ хурж ирсэн JavaScript бандлыг одоо анализ хийгээд эндээс бол яг security асуудал үүсэх бас боломж байж болно. За мөн JavaScript нь энэ браузер дээр хэрэглэгчийн браузер дээр JavaScript нь хаацсан эсвэл бүр JavaScript-гүй браузероор ч юм уу те үзэж явах юм бол яг манай React application бол мэдээж ажиллахгүй. Нөгөө том бандл маань бол ажиллахгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ HTML дотор нугасаа код байхгүй юм чинь юу ч гарахгүй гэсэн үг тийм ээ. За мөн үүний дараа бид нар болохоор search engine optimization буюу хайлтын одоо оптимизац дээр бол бас асуудал үүсдэг байх нэ. Тэгэхээр энэ вебсайтууд маань бол Google ч юм уу тийм ээ одоо Yahoo ч юм уу хайлтын системүүдэд бол олддог байх хэвээр. Ялангуяа хайнгууд тэр хайлтын дээр нь гарч ирэх нь бол бизнесийн үйл ажиллагаа ашиг борлуулалт нь бол өндөр нөлөөтэй тийм ээ. Тэгэхээр бол одоо Google эдгээр чинь бол вебсайтуудыг бол тусгай програмаар уншаад индекслэдэг байж байгаа. За тэгэхээр индекслээд бол яг манай аппликейшнд бол оноо өгдөг. Тэр оноо нь өндөр байх тусам хайлтаар дээгүүр гарч ирнэ гэсэн үг. За үүнийг болохоор веб crawling гэж нэрлэдэг. Тэгэхээр яг ямар процесс болд юм бэ гэдгийг бол би та бүхэнд бас зургаар харуулъя. За энэ бол crawler application гэж юм тийм ээ. Crawler application-ээр нь яаж ажилладаг юм бэ гэдэг үйл ажиллагааны диаграмыг энд үзүүлсэн байж байна. За одоо crawler application бол ямар нэгэн вебсайтын хаягийг эхлээд олж авдаг. За URL гэдэг байж байна тийм ээ. Энэ URL-ыг ашиглаад crawler маань бол яг тухайн вебсайтыг бол унших нь тийм ээ. Одоо example.com-ыг дуудана гэсэн. За дуудангууд хүсэлт явнаа. HTTP хүсэлт яваад за манай сервер дээр ирээд манай сервер л яг example.com-ийн HTML файлыг өгнө шүү дээ. Энэ дотор нь бол мэдээж тухайн сайтын маань агуулга нь бол байж ах хэвээр. Жишээ нь дэлгүүр бол ямар бараа байгаа гэдэг мэдээлэл HTML дотор бичигдэнэ гэсэн. За ингэнгүүт тухайн HTML-ийг бол яг манай crawler за Google-ийн ч юм уу тийм ээ crawler application-ын уншингуудаа дотроос нь доторногоо бүх яг href тийм ээ линкүүдийг бүгднийг салгаад авдаг. Жишээ нь индекс одоо хуудсан дотроос нь өөр 5 одоо хуудас руу шилждэг бол яг тэр 5 линкийг гаргаад авна гэсэн. За тэр 5 линкийг бол тусгай файл дотор хадгална. Энэ хуудаснаас дахиад 5 хуудас руу шилждэг юм байна шүү гэсэн байдалтай. Тэнгүүдээ буцаж тэр хадгалсан одоо URL list гэж байгаа тийм ээ хадгалсан файлгаа дахиад эндээ авчрангуудаа нөгөө 5-ыг чинь бол яг эхнээс нь авахлаад тавтаад бүгднийг нь яг дахиад нэгээр нь уншиж энэ процессыг эхнээс нь хийдэг байж байгаа. За тэгээд ингэж уншиж явах хэвчтэй HTML-ийн гаргаж ирсэн хөглүүдийг уншаад анализ хийгээд одоо дуусгаа тийм ээ индекслэлтийн алгоритмаар оноог нь бодоод за энэ хуудас бол тэдэн оноотой байна. Хуудсан доторх мэдээлэл нь одоо хуудасны гарчиг марчиг гэдэг хэрэг зогсож чинь гэдэг яг хэр одоо сайн хийгдсэн сайт вэ гэдгээс намар болоод бол өндөр оноо өгдөг гэж байгаа. За ингээд хадгалсны дараа Google маань ерөөдөө бол манай вебсайтын доторгоо бүх хуудсуудыг энэ байдлаар бол олоод авах нь шүү дээ. Олоод авчингуудаа дараа нь хүн интернетээс одоо ямар нэгэн байдлаар за малгай худалдаж авъя гэж хайх юм бол манай вебсайтын дотор аль хэсэг нь бол яг малгай зарах талаар байсан бэ гэдэг бол одоо индекслээд мэдчихэж байгаа гэсэн. Тэгэхээр тэндээсээ шууд манай вебсайтыг Google бол гаргаж үзүүлдэг гэсэн үг тийм ээ. За тийм. Тэгэхээр бид нар эндээс ойлгох хамгийн чухал зүйл бол юу юм бэ гэхээр энэ crawler гэдэг аппликейшн ажиллахын тулд баахан URL хаягуудыг уншдаг байх нэ. URL хаягуудыг HTML файл дотроос гаргаж авдаг байх нэ. Тийм учраас crawler файл бол уншаал HTML гаргаж аваад тэрийг задлж уншаал дараачны HTML файлыг гаргаж аваад тэрийг задлаад гэх мэт явдаг. Өөрөөр хэлбэл crawler бол яг HTML файлтай ажилладаг байх нэ гэж ойлгох нь тийм ээ. За тэгтэл манай аппликейшн маань бол ямар аваа HTML файл нь ердөө л яг индекс HTML байсан мэт. Энэ дотор нь ямар ч хөгжил байхгүй шүү дээ. Одоо example.com руу Google-ийн crawler унших юм бол дотор нь нэг ч линк байхгүй гэсэн. Тэгээ нөгөө линкүүд чинь бүгдээрээ энэ JavaScript дотор файл дотор бичигдсэн байгаа байхгүй. Тэгээ тэр нь парс хийсний дараа яг тэр линкүүд бол динамикаар хэрэглэгчийн браузер дотор гарч ирдэг. Өөрөөр хэлбэл Google-ийн crawler уншингуудаа энэ сайт дотор юу ч алга өөрөөр хэлбэл мэдээлэлгүй сайт вэ гэдэг байдалтай өнгөрөө дотор нэсэн өчнөө олон зуун хуудсыг олохгүй өнгөрнө гэсэн үг тийм ээ. За энэ талаараа бол яг React application-ыг бол хайлтын engine буюу тийм ээ Google зэрэг системүүдийн crawler-уудад бол манай сайтыг бол асуудалтай байна гэж үздэг. Учираас search engine optimization гэдэг зүйл дээр бол асуудалтай гэж одоо яриад байгаа юм л та. За хэдийгээр ийм асуудлууд бол байгаа боловч энийг бол яг React девелоперууд бол шийддэг байж байгаа. Жишээ нь ийм том бандл файл болохын оронд бид нэр
lazy loading гэдэг зүйл байдаг тийм ээ. React сургалтаараа бид нараас үүдсэн. Өөрөөр хэлбэл яг зарим шаардлагагүй дараа дуудагдах хуудаснуудын одоо кодыг бол тусгай динамикаар дараа дуудахаар бид нар бол холбож өгч болдог гэж байгаа. Тэр тохиолдолд бол яг линкэн дээр дарангуут яг тухайн линкний хуудасны JS кодыг тусад нь дагаж дуудаж авчрах байдлаар бол сайжруулж болдог. Тэгэхээр энэ тохиолдол бол яг том бандл биш, бас олон жижиг бандлуудад болгож хуваах байдлаар девелоперууд барамжлана гэсэн. За өөрөөр хэлбэл гэхдээ девелопер талаас бол хүчин чармаалт гарна гэсэн. За энэ хайлтын хэмжээний асуудал дээр бол тийм ээ ихэнх одоо краулерууд одоо Google дээр бол JavaScript файлыг парс хийж чаддаг болсон байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ том бандлингээ өрөөд ирсэн байхад нөгөө краулер ч өгөрж ирээд энэ JS файл холбогдсон байна. Энэ магадгүй React application байна. Тэгвэл JS файлыг нь би татаж авчираад парс хийгээд ажилуулад дотроос нь линкүүдийг гаргаж авъя гэдэг зүйлийг бол яг Google хийж чаддаг болсон гэсэн. За гэхдээ л ингэж JavaScript-ээр парс хийхэд бол яг оноо нь бас багасдаг тал байж байгаа шүү. Тэгэхээр энэ хайлтын хэмжээний асуудлыг бол үнэхээр 100% супер болгоё гэвэл тийм ээ. Ерөөсөө л HTML буцаадаг л байх хэрэгтэй байгаа байхгүй. HTML дотор нь бас нэг яг хуудсууд руу шилжих линкүүд нь бас байх хэрэгтэй тийм ээ. Энэ хоёр нөхцөлийг хангасан байх юм бол Google бол өндрөөр үнэлэх нь шүү дээ ерөөхдөө. Гэтэ мэдээж зөвхөн шууд энэ хоёроос болоод өндөр үнэлнэ гэсэн байхгүй л дээ. Өөрөөр хэлбэл асар олон нөхцөл байдлуудыг бол яг нийлүүлж бодож оноо гаргадаг байгаа л да. За энэ сайтыг анх ачаалахад удаан байна гэдэг проблемыг бол түрүүнд хэлсэн тийм ээ. Lazy loading хэрэглээд эхэлж дуудагдах JS-ийн хэмжээг бол аль болох хамгийн жижиг байдалд хүргэж хагаад бол яг хурцсах боломжтой болно. Гэхдээ л яг тэр JS-ийг run хийтэл бас хугацаа орно шүү дээ. Тэр JS-ний ажиллаад дараа нь HTML гарч ирээд тэгсний дараа л яг бид нар бол VB харах боломжтой гэсэн. За тэгвэл Next.js жишээ нь болохоор бол ерөөсөө JS ажиллахаас өмнө контентыг харуулдаг байхгүй. Энэ талаараа бид нэр дараачихын хичээлээр ярилцсан. За ингээд хэдүүлээ React application бол ерөөхдөө яаж ажилт юм бэ? Ямар давуу талтай мөн ямар бас асуудлууд тулгард юм бэ? Тийм ээ developer талд болон хэрэглэгчийн талд ямар асуудлууд тулгард юм бэ гэдэг бол ойлгож авсан гэж бодож байна. Ингээд дараагийнхаа видеогоор бүгдээрээ Next.js энэ процессыг бол яг хэрхэн гүйцэтгэдэг юм бэ гэдгийг харцгаая. За ингээд анхаарлаа хандуулснаа бүгд баярлалаа. Дараагийнхаа видеогоор уулзлаа. Түр баяртай.